Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарьсүрэн онцгой эрх 69-р хэсэг. Эрхэнбаяр Шанхайд ирээд 7 хоног хоттой танилцж 3 удаа Нанжин руу гудамжинд байдаг Эксийн цэнгэний газраар орж 1 удаа тоглохдоо алдсан ч үгүй, хожсон ч үгүй гарчээ. Тэгээд Вашингтон ирэхэд түүний гэрийн үйлчлэгч хоол цайгаан бэлдчихсэн байлаа. Энэ эмэгтэйг консулын газраас ирүүлсэн нь Шанхайд богинорсон Япончуудын суудаг Чампай Арианыхан агаад Шанхайн тагнуулуудыг удирддаг өнөө Сэgetогийн туршуулууд болоо. Эрхэнбаяр оройн хоолныхон дараа Хуанку мөрний зүүн хойд эргийн дагуу байрлсан олон улсын эзэмшлийн хэсгийг Шанхай хоттой холбосон Гарден Брижийн гүүрэн дээр зогсож цагаантны оргодол их гүрнүүдийн худалдаачид олон улсын тагнуул шургалсан энэ хотын эргийн банд гэж алдарсан урт гудамжийг харж зогсох дуртай. Энэ гүүрэн дээрээс хятадын баялагийг тонон цөлмсөн гадаадынхны усан онгоцууд дааж ядсан ачаатай далай руу зүгэлхийг аживаас малын цусанд хансан хувалс шиг санагдана. Францын үйлдвэрүүдийн нэгдлийн хэсгийг харж зогсоход Хятад орноос бүрэн тусгаарлагдсан Шанхайхны болон тэдний баялагийг эзэмшсэн гадаадынхны нүүр царайг Гарден Брижийн гүүрэн дээрээс толдож болох ажээ. Эрхэнбаяр нохооныхон уяаг сулруулан гэлдэрсээр эргийн бандын хөндлөн гарч Нанжин руу гудамж руу явлаа. Тэрээр гэртийн очиж нохоогон орхиод Эдвард 3 дугаар гудамжинд байдаг Фантазио хэмээх цэнгэний газар очдог заншилтай. Эрхэнбаярыг мөрөөдөө хөзөрчдийн танхимд орж ирэхэд хэнж түүнийг анхаарсангүй. Нэгэн том ширээнд суусан 4 хүн покер тоглож түүний дэргэд олон хүн цуглжээ. Цагаантны ахлах дарга нарын өмсдөг богоонгүй цэмцгэр хувцастай 2 хүн бэлэн дуусгаад босоход Гариман инээмсэглсээр "Суухан байна уу?" гээд навчаар ороосон Гван Янжурасаатал нэгэн үйлчлэгч мөнгөн тавир дээр 4 хундахтай арх авчирч Гарриманд барилаа. Тэрээр хожигдсон хүмүүсийн ингэж хүнддэгдэх нь угтаан доромжлол байлаа. Тэд Шотланд виски болгосны дараа тарган махлагд Орос ширээнд суухад Эрхэнбаяр тэдний нэгийг орлов. Ингээд дөрвүүлэн Франц покер тоглолоо. Гарриман эхний 3 тоглолтод хожлоо. Харин Эрхэнбаяр модон солонгууд мөрийгөө нэмээд тоглолтоос гардаг байв. Үүнийг ажигласан Гарриман сэтгэлдээ "Энэ ир чинь аваа тоглож мэдэх хүн үү дээ. Миний тоглолтын янзыг ажиглахын тулд 3 удаа баг мөрөд зүгээр хайдаг байна. Өнөөдөр энэ нэрийн халаасыг хоосолж байж саландаа" гэж бодно. Эрхэнбаяр дараачийн 2 тоглолтод хожсон боловч тоглоомчдын хилээр чихэндэн тулж хором алдсан мөрийг авч чадсангүй. Харин Гарриманы мод барагтай болохоор тоглолгүй ажисхийхээр шийджээ. Ингээд 3 дахь тоглолтод Эрхэнбаяр Гарриман 2 үлдлээ. Тэрээр хөзрөөсөн ганцыг солиод ширээн дээр урууг харуулж тавиад Гарриманы янзыг үзэх гэсэн шиг мянгыг амлав. Гарриман өнөөдрийн тоглолтод чамбайхан хожсон болохоор Эрхэнбаярын амлсныг бүрэн хагас нугалж амллаа. Гэтэл Эрхэнбаяр ширээн дээрх бүх билийг амлсан нь хүмүүст гайхал төрүүлв. Эрхэнбаярыг мөрийгөө чингэж ахиулаад үл мэдэг нэмсгэлэхэд Гарриман "Ганц мод татаад 1 өнгийн дараалсан 5 болмооргүй юм да. Миний мод ч яхав, зүгээр мод. 3 тамаг 2 ижил. Ийм модтой хүн бууж өгöd яхав. Дараалсан 5 байвал цэцэг гэл байж болох уу? Үгүй шүү. Надад 2 боол нь байна. Би түрүүн бундангийн 10 дөрвөлжингийн боол өгүүлсэн. Ингээр дараалсан 5 байх ёсгүй. Мань хүн 380 2 ижилтэй байх нэ. Би ийм юмыг алдаж болохгүй. Ямар ч нөхцөлд би хожино. Бундангийн дараалсан 5 байвал яана? Би чинь 19 2-ын альныг хаялаа. Энэ золиг бундантай байж таарлаа шүү. Болох уу? Ингэж болохгүй. Нэр хор байна. Ахиулдаг хэрэг гэж бодоод мөрийгөө нэмлээ. Гэтэл Эрхэнбаяр мөрийгөө 4-1-ээр ахиулав.
Гариман эрхэм баярын гарт дараалсан 5 бундан оржээ гэдгийг мэдсэн боловч сэтгэлийн ямар нэг юм далдаас өөгшүүлж байлаа. Тэр бол Гариманы совин ажээ. Тэрээр совиндон итгэдэг болохоор дэсэлгүй мөрийгөө нэмлээ. Мөрий 70,000-д хүрчээ. Хүмүүс 70,000 долларын сургаар дуу алдлаа. Эрхэм баяр мөрийг 11-ээр нэмлээ. Гариман эрхэм баярын царайг харвал түүний царай үл мэдэг ягаарчээ. Гариман дотроо "Майнер намайг чулуу хөөлгөж байжээ. Модон дараалсан тав байсан бол царай нь улаах ёсгүй. Мөрийгөн алдахыг мэдээд сэтгэл нь төгссөн хэрэг. Одоо нэмээд байдаг цаг" гэж бодоод мөрийг 5-1-ээр нэмлээ. Тэгээд зогссонгүй эрхэм баярын модыг үзье гэж нэглээ. Хожин гэж баттай итгэсэн хүн ингэхээс өөр яах вүлээ? Покерт ингэж мод үздэг хүн ховор. Учир нь мөрийгөн алдаж байгаа хүн ийм саналыг хүлээн аваад модон дэлгэдэг бөгөөд нэрлэгсэн хүн бол шууд модон үзүүлэлгүй бууж өгдөг. Гарцаагүй хожигдсноо мэлчлэх гэсэн шиг эрхэм баярын царай шасуулгаад дугаар нь хөлсч ихэрсэн байлаа. Тэрээр дуугүй бодол хийлэн суухад ширээ тойрсон үзэгчд "Гариман энэ залуу ганц чадлаа. Одоо яаж модон дэлгэх вэ?" гэж бодлоо. Эрхэм баяр ширээн дээр доош нь харуулж тавьсан модон авахад төөний хуруунууд салгалан жижирхийг харсан Гариман "Залуу минь модоо үзүүлэхгүй байж болно" гэд ширээн дээрх хожлоон өөрлөгөөнд хүлэхэд эрхэм баяр хөзрөө ширээн дээр дэлгэтэл тэр хоёрын ширээг тойрч цугласан хүмүүс цөмөөрөн дуу алдан шууглаа. Эрхэм баярын мод дараалсан 5 бундан байлаа. Дөрөвдүгээр бүлэг хар санаа цагаан сэтгэл. 1. Үр шөнөөр дэгдсэн хэрэг. Утасны хонх жингэнэх чимээнээр нойрноосоо цожиж ирсэн Уэда орныхон толгойд байдаг шөнийхөн гэрлийг асаагаад дэрэнд ороосон энгэрийн цаг гаргаж харавал 2 цаг болох гэж байлаа. Уэда утсан авангууд орон дээрээ сандаалиад жанжин штабаас яриг исэн байх та гэж бодоод чихэндэн чагнууран ойртуултал "Эрхэм дээдс, Токиогоос бүхэн илчирлээ. Танах руу явуулах уу?" гэж штабын дэжүүр илтгэхэд нь Уэда "Одоохон" гэж хэлээд утсаа тавингуутан утасны дэргэд байдаг жижиг цагаан тавчлуур дартал хажуугийн өрөөнөөс өндөр гойлог биетэй залуухан хүүхэн орж ирээд хаалганы дэргэд зогслоо. Энэ хүүхнийг Уэда холынхоо нэг хамаатан болох хүнээр олуулж дэрэгдэн авчирсан агаад гар хурууны үзүүрт зархын зэрэгцээ өрөөнд дулаацуулж шөнө бор хоног өнгөрөөдөг болоо. "Саяко, штабаас хүн ирнэ. Миний ажлын өрөөнд оруулаарай. Бас унаа дуудчихаарай" гэж аргадангуй зөөлөн хэлээд хувцслоо. Уэда хувцлаад халуун усныхан өрөөнд орлоо. Цагаан палантай төмпөнд халуун бүлийн ус дүүргээд хажууд нь гялгаруудтай альчуур нандинан тавьжээ. Уэда альчуурын ууднаас бүлийн усанд хийгээд мушгиж усыг нь шавхарсны дараа нүүрэн дарж хэсэгхэн байзанснаа альчуурын төмпөнтэй ус руу чулуудаад өрөөнөөс гарлаа. Тэрээр өдөрт 2 удаа усанд ордог болохоор би энэ ялах хүүхдийн шиг булбраа хөвөн шиг зөөлөн учраас альчуураар нүүрэн шударч арчихад ургүй. Уэда гэртэн зассан албаны өрөөнд орж ирэхэд өндөрдөө туранхай ахмад төөний бараанаар номхон зогсож "Эрхэм дээдс, Итагаки-сан үүнийг гардуулж өгөхийг надад даалгасан юм" гэд цэргийн яамны сайдын нууцлсан тэмдэг бүхий нэг бичиг гаргаж өглөө. Уэда түүнийг аваад ширээнээс нь жижиг хатуу цаас гаргаж дээр нь нууцын тэмдэг дараад бүхий альчид өглөө. Энэ бол маш нууц бичиг хүлээн авсны баталгаа агаад түүнийг Итагаки хүлээн авсны дараа бичгийн нууц задраагүй гэдэгт итгэх ёстой. Уэда бүхий альчийг өрөөнөөс гарсны дараа бичгийг задлж үзээд ширээн дээрх утсан авч туслахтайгаан ирлээ. "Шиуса, одоохон штабын дарга болон байлдаан тагнуулын газрын дарга нарыг миний өрөөнд ирвэл. Чи өөрөө төмөр замынхантай ярилцаад миний богоныг бэлтгүүл. Хан ширээгээс хайлаар руу машинаар явах учраас урьдчилсан арга хэмжээ ав. Хан ширээд очоод цагдаагийн газрын дарга Кемптайн төлөөлөгчтэй уулзна. Тэндээс жанжин сөмрөө очино. Тозуя тэнд Сафранов Аяновосоо хоёртой уулзах ёстой. Тэднийг бэлэн байлгах нь чухал. Нөгөө талаар бидний хаашаа явж байгааг хэн ч мэдэх ёсгүй. Мөн жанжин сүм
хайлаард очиод тентхийнхэн урьдчилан мэдсэн байж болохгүй гэдгийг анхаараарай. Уэйда туслахтаа ингэж тушаасны дараа цаг болоод бүх хүмүүс генералын өрөөнд цуглав. Тозия Уэйдаг чингэж дуудуулсан хийгээд өрөөнд байгаа хүмүүсийн албан тушаалаар Номон хаан Зикино Попуцу ажиллагааг эхлүүлэх шийд дээрээс иржээ гэдгийг багцаалав. Уэйда дарга нарыг нойрноос сэрээсэндээ уучлалт гуйгаад Жанжин штабаас манай ажиллагааг зөвшөөрсөн. Та бүхэн хагас цагийн дараа хайлаар руу явах тул авч явах зүйлэн бэлэн болго. Гэд холбогдох хүмүүст биешилж даалгавар өгөөд тараалаа. Тэрээр халах голын ажиллагааны нууцыг далдлахын тулд Чингэж түргэн жагсаал зарласан болохоор Тозиягч гэрлүүн явуулах ёсгүй ажээ. Уэйда нууцын шүүгэнээс хэрэгтэй гэсэн бичиг баримтан аваад Тозиясан Жанжин сөмдөх өнөө тохимлон бэлэн болгосон уу? Гэлэм. Штабын дэжүр дээр байгаа. Одоо гарахтан аваад явъя. Чингэж шүндүлэр цугласан Квантуны армийн удирдах хүмүүс Синзиний галтаргны буудлын дээр ирж тусгай вагонд сууснаас хойш 24 цагийн дараа хан ширээд ирлээ. Уэйда хан ширээд очихын өмнө халуун аршаан Ирээсигийн цагдаагийн газрын дарга нартай уулзахтаа дэрэгдээсийн Тозияг салгаагүй адилаар хан ширийг ихэнтэй уулзахтаа түүнийг дэрэгдэн байлгалаа. Гака мөсцөмд байгаа тусгай хэсгээс манайд 20 хүн ирсэн. Тэд орон нутгийн Кёковака нийгэмлэгийнхэнтэй хамтарч Монголын нутаг халах голын бэлчээр нөмөргийн гол цагаан арлаар Монгол руу оруулах хүмүүстэй ажиллаж байгаа. Одоогоор халах голын сав дагуу эзэмшил газартай болох гэсэн 400 өрх хайлын бүртгэлийг гаргаад байна. Гэхэд Тозия дотроо Аянав сугийн бэлдсэн хүмүүс нутгийн ханыг эзэмшил газартай болгоно гэж итгүүлж чаджээ. Энэ бол нэг амжилт. Харин өөр дөрвтойхон арга сэдэх хэрэгтэй. Халах гол руу нүүх хайлтай хамт нэлээд тагнуулыг Монгол руу илгээж болно гэж бодлоо. Уэйда хан ширээд цаг болоод тусгай хамгаалтын 5 машин бүхий зэрэгээр хамгаалуулан Жанжин сүм рүү гарлаа. Уэйдаг өд өнгөрөөж Жанжин сүм дээр ирэхэд тэднийг хэрнэ гэдгийг хинч мэдээгүй байлаа. Уэйда Хилийн гарнизоныхонтой ажил төрлийн талаар өнгөцгөн танилцж ярилцсан нь Хилийнх нь ямар хэрэгээр яваа нууцаа мэдэгдэлгүй өнгөрчээ. Тиймээс тэд хайлартай холбоо барьж мэдэгдэхийг бодсонгүй. Харин Тозия Аяна улсуутай уулзаад удаан ярилцав. Чиний явуулсан сэмхи үүргэн гүйцэдгээд Хилээр гарч яваад Хилийнхэнд сэжиглэгдэж баригдсан байна. Тэгтэн 3 шархатжээ. Харин хамт явсан Орос эхнэрийн талаар хэл сураггүй. Хил дээрээс мэдэгдсэн манайхны мэдээнд сэмхийг хил давхын даваан дээр бариад явахыг харсан хүмүүс тодорхойлдондон Оросын хилийнхэн эмнэлгийн дамнуур дээр нэг хүн дамнаж явсан гэж. Үүнээс үзвэл тэр эмэгтэй хилийнхний суманд өртсөн болол та. Сафроновын туршуулууд урваагүй. Харин болгоомжгүй байдлаар сэжиглэгдээд хилийн хулгайн хэрэгээр шийтгэгдсэн байна. Ингэхээр Сафроновын талаар гаргасан чиний санаачлаг барагтайхан үр дүнтэй боллоо. Энэ удаа чиний ажил ураг шмуутаач гэсэн сэтгэл санаагаар унах хэрэггүй. Харин бодолтой яв. Сафронов энэ дээрээд ямар нэг сэжиг гаргаагүй болохоор Разаевский руу явуулчихъя. Үнэхээр Улаантантай холбоотой бол Монголын хил дээр болж байгаа ажиллагааны талаар дуугүй байхгүй. Тэгэхээр хаанхын ямар сонин энэ тухай шууган дэгдэх нь вэ гэдгийг ажиглана. Ер нь Монгол Оросын хэн төрүүлж манжгаа болон манай засгийн газарт эсэргүүцэл илэрхийлэх вэ гэдгийг хүлээе. Энэ бүхний эзэн Сафронов байх ёстой. Халах голын ажиллагааны талаар одоо Сафроновоос өөр гадны хүн мэдээгүй байгаа. Гэхэд Аяна улсуу Сэнсэнхэн овжин ухаан төргөн сэтгэдэг онцлогийг биширсэн царайгаар эрхэмдээдсэн. Энэ яахаргагүй нарийн арга байна. Сафроновыг хэн болохыг таны энэ арга илчилнэ. Гэлээ. Даин чи яхав. Танайхан зориулж тусгай бэлдсэн тохимол авчирсан. Төөнийг авч тараалгаарай. Гэт Тозия Уэйдаг бараадан хайлаар руу хөдөллөө. Симхи хочтыг орлсон Корпухэн Надежда Михайловна хоёр ямар ч сэжиггүй Хабаровскд очсон энэ ажиллагаа цагаантны болон Японы тагнуул туршуулуудад мэдэгдээгүйг Тозиягийн амнаас сонссон Аяна улсуу Тозияг явсан хойно сэтгэлдэн баяртай байлаа.
Харин Тозия генералын бараа болсоор Нантун хөрөнгүүд хамгаалтын цэрэг хуйгдгүйгээр цаашаа хайлаар руу явж хэдхэн мөчийн дараа хайлаар дах бараг Монголын хэрэг эрхлэх яам хэмээх нэрийн дор байдаг Японы цэргийн штабын модон байшингийн дэргэд иржээ. Хайлаар хот Баргын хошуу нутагт хятадууд суурших болсноос хойш эдүгэ 205 жил болжээ. Хянганы нуруунаас их явсан Иймэн гол хайлаар цутгадаг бэлчирт тариалан тарих болсноор хятадууд 1734 онд шавар суус барьж суурьшсанаар хайлаар хотын үндэс тавигджээ. Тэр шавар байшин бүхий сууринг Нантин гэдэг байлаа. Дорнд хятадын төмөр замыг тавих явцад Нантунгаас хэдэн бээр зайтай хайлаар гол цутгадаг Иймэн голын зүүн тохойд төмөр замын нэгэн өртөө байгуулагдаж Нантунгийн хятад иргэн Иймэн голын баруун эргээс төмөр замын суурин дэрж худалдаа арилжаа хийх төмөр замын ажилд оролцдог болсноор шинэ хуучин хоёр суурин аажимдан нийлж эдүгэгийн хайлаар хот болсон. Төмөр замын хайлаар өртөө дан тоосхон барилгатай. Нантунг бодвол гудамжин шулуун ууж магаад нэг маягийн тоосхон дам барилга он үзэмжтэй болоо. Хайлаар голдуу төмөр замын ажилчид суун. Харин Нантунд гар урчууд бөөгнөрсөн агаад нарийн дахир гудамж бүхий намхан шавар байшингуудыг бөөр бөөрийг наалдуулан шахаж барьсан болохоор зөгийн үүр шиг санагдана. Энд модон эдэл хийдэг мужаам бүс мухлаг олонтой. Хянганы нуруунд бэлдсэн модыг Иймэн голоор саллан урсгаж Нантунд авчирдаг. Чингээд хайлаараас галтрыг нь дачаад зүүн өмнөд хятад манжуур руу зөөн. Хаврын сүүл сарын хуучдаар хайлаарын гудамж талбайд сасгүй болоод зогссонгүй гол гудамжинд тарьсан бургас уляас нахиагаан дэлгэн ногоорлоо. Хаврын цонхгөр нарны ээлж өдөр өдөрт нэмэгдэж хотынхан нэмгэн хувцсандан орж зуны хувцтай Япон дарга нар хайлаарын гудамжнаа хөлхөлдөх нь олширчээ. Төмөр замын нэг маягийн тоосхон барилгуудаас нэлээд зайтай байгаа бараг Монголын хэрэг эрхлэх яамны 20 жан модон байшинг цагаан шохоогоор бодсон тул нутгийнхан наран эзэдийн цагаан гэдэг билээ. Уэда 28 цагт дивизийн удирдлагыг Комацубарагийн өрөөнд цуглуулав. Мөн цуглаанд байлдааны туршлагатай Кобаяси, Ясуко, Ямагата зэрэг генералууд оролцсны зэрэгцээ тагнуулын хэсгийн дарга дэд хурандаа Азума суулцлаа. Дэслэгч генерал Комацубара армийн удирдлагыг хил чимээгүй ирсэнд нэлээд нэмэж эвгүрхэж байсан боловч сэтгэлдийн наман ханы ажиллагааг эхлүүлэхээр ирлээ гэдгийг багцаалжээ. Чингээд Уэда номон хан руу явуулах тэргүүн ангиудын бэлтгэлийг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан өөрийнхөө төлөвлөгөөний дагуу танилцсав. Манай гол хүчийг очлоо халах голын зүүн талаас баргын 500 морин цэрэг бүхий хэсэг мөн 250 хүн бүхий тусгай отрядыг халах голын чиглэлээр оруулна. Жинхэнэ байлдааны ангиуд буюу баргын морд хороод 64-р явган хороог Ямагатагийн нэгдсэн отрядтай нийлүүлж ширүүн довтолгооноор халах голын цаад тал Баян цагааны нурууг эзлэнэ. Иймээс Монголын хэлийн дагуу уртаараа 80 км, өргөнөөр 30 км газар байлдааны ажиллагааг явуулах учраас 1000 гаруй морин цэрэг, 1500 явган цэрэг, мөн 64-р хороо Ахмад Кабаногийн моторжуулсан тусгай отрядыг байлдааны талбайд татах болно гэж Комацубара тайлбарлав. Чиожо Монголын цэргийн талаар ямар шуухан судалгаа хийсэн бэ? Гакавэдэсэн бид 4 удаа Монголын хэлжтийн дунд ухуул хууц тараахын тулд хэлийн цаана тодорхой газруудыг сонгон авч Аяна Осогийн хүмүүсийг явуулсан. Тэд үүргээ гүйцэтгэж чадсан. Мөн Монголын хэлжтийн сонирхлыг татахын тулд 10,000 төгрөг хоол хүнсний зүйл болон тусгайлан бэлдсэн зураг хөзрүүдийг хайсан. Ийм үүрэг гүйцэтгэх 3 хэсэг явуулсны ихэнх нь буцаж ирсэн. Тиймээс Монголын цэрэг манай талд орох эгзгийг хүлээж байгаа. Одоо хил дээр байгаа Монголын хүчний хувьд гэвэл 4 суман цэрэг хэлийн харуулынханд хүч хавсран хоригдолтын байдалтай байна. Иймээс манай их хүч тэднийг яахын зураг устгах чадна. Энэ бол юуны өмнө Оросын хүч халах голоос хол алслагдсан учраас давын өмнө хурцрж тусалж чадахгүйтэй холбоотой. Нөгөө талаараа манай нисгэгчид тэдний гол хүчийг зам зуурт нь устгах бүрэн боломжтой. Гэхэд Уэда өөрийнхөө дэргэд байгаа тагнуулын газрын дарга руу харж манайд байгаа мэдээтэй дүүж байна уу гэлээ. Эрхэмдээдсэ Комацубара сан яриагаан сунжруулахгүй тулд зарим зүйлийг товчлсон байх. Хил дээр хориглож байгаа Монголын хүч тусгай хуйгт дивизионтой.
Гэхдээ энэ бол Комацубарагийн саяын тодорхойлсон хүчний дэргэд юу ч биш. Манай эсэргүүд Манжуур хятадд байлдаж шалгарсан таажид шүү дээ гэж тал засаж тайлбарлав. Уэда Комацубарагийн ярианы дараа товч дүгнэлт хийж та бүхэн амжилтанд хүрнэ гэдэгт итгэж байна. Та нарын гаргасан тэр мөрөөр эзэн хааны 5-6 дугаар армийн хүч замнаж ялалтан бэхжүүлэх юм. Бид Монголоос алс дорнод байгалийн цаана эзэн хааны дэглэмийг тогтоох ёстой. Тиймээс танай дивизийн зэргүүд эзэн хааны сөр хүчийг мандуулах жинхэнэ самурайн Бусидо ёсоор аимшиггүй замнах ёстой шүү. Банзай гэж уриалснаар үгэн дуусглаа. Комацубарагийн дивизийн дарга нар Уэдагийн ярианаас халах голын ажиллагааг эхлэх гэж байгааг мэдсэн боловч чухам хэдийд эхлүүлэх гэж байгаа талаар командлагч аман гайсангүй. Үүнээс шалтгаалж ахлах дарга нарын сэтгэлд Уэда байлдааны бэлтгэлийг зүгээр шалгаж яваа юм байна. Түүнээс Жанжин штабаас өдөрдөмж ирээгүй хэрэг гэж боджээ. Уэда яриагаан дууссан учраас дивизийн хороодын дарга нар Комацубарагийн өрөөнөөс гарсны дараа цүнхнээсийн байлдааны зураг гаргаж ширээн дээр дэлгэлээ. Комацубара-сан Монголын нутагт явуулах байлдааны шаталсан ерөнхий төлөвлөгөөг баталсан. Миний ажиллагааг 3 том хэсэгт хуваасан байна. Өөрөөр хэлэх юм бол эхний довтлогоогоор халах гол Баян Төмөнгийг, дараагийн довтлогоогоор Баян Төмөнөөс Хэнтэг, эцсийн шатан Улаанбаатарыг эзэлснээр Монголын асуудлыг шийдвэрлэх болно. Жанжин штабаас эхний 2 ажиллагааны үр дүнд Монголын асуудлыг шийдвэрлэх даалгавар өгсөн. Номон хаан Зэкэно Бапоцо буюу Номон хааны ажиллагааны эхлэл гэж тавлсан манай довтлогооны нэрийг Жанжин штабаас алс дорнод байгаль руу чиглүүлсэн 8 дахь ажиллагааны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж Госейтоку гэж тавлсан байна. Бид 3 хоногийн дотор гол хүчийн Баян цагаанд гаргасан байх ёстой. Баян цагааныг эзэлж Монгол Оросын хүчийг Тамсгаас халах гол хүртэл хоорондоо зам зурт буццах хөл монголчууд сүйрлээ сайгаад асуудлыг хилцээний замаар шийдэх санал тавих нь гарцаагүй. Ингэхлээр халах голыг эзлэх эрхэм өөрөг танд оногдож байна шүү. Ганц ч хүний хохирлгүйгээр халах голыг авбал манай 5-6 дугаар армийн 35 дивизийг Улаан Орос руу хөдөлгөх бүх болцоо нээгдэх болно гэж тайлбарлав. Уэда Квантуны армийн төлөвлөгөөг ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж Госейтоку гэж тавлсан нэрээр нэрийн учрыг зөвхөн фронт удирдах тэр хүнд хэлэх үүрэгтэй болохоор санамсаргүй үг алдахгүй гэхээс айж байлаа. Уэда хайлаараас харбин руу онгоцоор явахын өмнө Комацубараад байлдааны бэлтгэлийг 7 хоногт багтааж бэлтгэхэд над дэлтгэрэй гэж хэлээд явахдаа Госейтоку ажиллагааг эхлэх өдрийн талаар ганц ч үг цохиулгасангүй. Харин Комацубара армийн командлагчийг явсны дараа өөрийнхөө генерал хороодын дарга нарыг өрөөндөө цуглуулв. Комацубарагийн яриа олон цаг сунжирч генералуудыг залхаасангүй. Тэрээр газрын зураг дээр зааж яриагаан эхэллээ. Кобояси, Ясуко, Ямагата таагууруу байлдааны ажиллагааг зураг дээр тэмдэглэж ав. Өнөө шөнө явган зэргийн 64 дугаар хором моторжуулсан бүх отрядыг хээрийн сургуульд гарах нэрийдлээр хөдөлгөнө. Энэ ажиллагааг өрчилж танилцуулж болохгүй. Газар дээрийн жинхэнэ даалгавар өгөгдөх болно. Тиймээс таагууруу Жанжин сүм рүү явах бэлтгэлэн хийх хэрэгтэй. Гэхэд 3 генерал Комацубарагийн өрөөнөөс гарлаа. Энэ 3 хятадд байлдаж байсан Японы цэргийг удирдах байсан байлдааны их туршлагатай болохоор зүүн өмнөд хятадын байлдаанаас татаж авчирсан болоо. 69 дугаар хэсэг төгсөв.